За дараагийн хэсэг маань параметрын тооллого. За параметрын тооллоготой холбоотой параметрын тооллого гэдэг нь бол параметрын бодит үлдэгдлийг хянах зорилттой. За ер нь бол процесс байгаа тийм. За энэ дээр нь юу байдаг вэ гэхээр програм дахь бүртгэлийн үлдэгдлийг харуулдаг тооллого. Бодитоор тоосон тоо хэмжээг бүртгэдэг. Тэгээд програмын тоолон бодитоор тоосон тоо хэмжээг харьцуулаад зөрүүтэй байна уугүй юу гэдгийг програмч нь тооцож харуулдаг. За тухайн тооцож харуулсан зөрүү байгаа бол тэрийг тухайн тоолох хийж байгаа нэгтлэн санхүүгийн алб хянаад тэр яагаад зөрүү үүссэн бэ гэдгийг шалтгааны нь бол. За шалтгааны нь болоод зөрүүг арилгах буюу холбогдох баримтуудаар залруулгуудыг хийх ёстой. За энэ процессыг л нийтэд нь параметрын тоолго гэдэг. За параметрын тоолготой холбоотой өнөөдөр хэдүүлээ. За параметрын бүртгэхээс өмнө юу байх юм? За тоолгыг процессууд нь хэдийн янзаар явагдаж болдгийг. За эргээд параметрын тоолгоо хаагвал ямар үр дүнд хүрэх юм бэ гэдгийг ярилцсан гэсэн. За энэ дээр би нэг хэдэн слайд гүйлгээд өнөөдрийн ярих тоолготой холбоотой сэдвүүдээ нэг танилцуулаад тэгээд хэдүүлээ яг програм дээр бүртгэлүүдээ хийж үзье. За параметрын гүйлгийг үндсэн 3 төрлөөр хувааж үзэж. Эхний үлдэгдэл, орлого, зарлага. За энэ 3 төрлийн баримтаас маань параметрын үлдэгдлийн тооцоол хийгдэнэ. За эхний үлдэгдэл гэдэг бол хугацааны эхэнд байсан параметрын үлдэгдлийг хэлээд. За энэ дээрээс орлогын хэсгүүд байна. За гадаадаас болон дотоодын зах зээлээс авч байгаа параметрын орлогуудыг. За орлогын баримтаар параметрын үлдэгдлүүд маань нэмэгдэнэ. За зарлага бол борлуулалт болон саяын дотоод зарлага ер нь бусад төрлийн параметрын аслын баримтууд байна. За энэ зарлагын хэсгүүдээр маань бол параметрын үлдэгдэл хасагдана. За орлогын баримтуудад юу ордог вэ гэхээр худалдан авалт, татаа авалт, үйлдвэрийн орлого, дотоод орлого, за дотоод хөдөлгөөн борлуулалтын буцаалт гэдэг баримтууд байдаг. За энэ баримтуудаар маань бол параметрын орлого маань авагддаг. За энэ дээрээс нэг анхаарах нэг хоёр баримт нь бол энэ дотоод хөдөлгөөн борлуулалтын буцаалт байна. Дотоод хөдөлгөөний баримт бол нэг талдаа зарлагын баримт болно. Нөгөө талдаа нөгөө байршил дээр очихоор орлогын баримт болж. Тэгэхээр энэ бол нэг холимог шинж чанартай баримт учраас зарлага дээрч байдаг, орлого дээрч байдаг гэсэн. За доотлын борлуулалтын буцаалт нь бол борлуулад явуулсан бараа хэрэглэгчээс буцааж орж ирж. За энэ хэсэг дээр бол борлуулсан бараа ирж байгаа учраас энэ маань орлогын баримт болчих. За дараагийн хэсэг дээр нь зарлагын баримтуудын төрөл. За саяхан бол орлогын 6 төрлийн баримт байсан. За тэнгууд энэ зарлагын 4 төрлийн баримт. За борлуулалт, дотоод зарлага, дотоод хөдөлгөөн, худалдан авалтын буцаалт. За дотоод хөдөлгөөн нь бол өөр байршил руу шилжүүлээ явуулж байгаа учраас мэдээж нэг талдаа зарлага, очиж байгаа газраа орлого болоод байна. За дараагийнх нь худалдан авалтын буцаалт гэдэг нь худалдан авсан бараа чанарын шаардлага хангаагүй юм асуудалтай болоод буцаад явж гэнэ гэсэн. За тэгэхээр энэ маань нэг төрлийн зарлагын баримт байна. За зарлагын ийм 4 төрлийн баримт байдаг. Орлогын 6 төрлийн баримт, зарлагын 4 төрлийн баримт байна. За орлогын 6 төрлийн баримтаар чинь параметрын үлдэгдэл нэмэгдэнэ. Зарлагын 4 төрлийн баримтаар чинь параметрын үлдэгдэл хасагдана. За эдгээр баримтууд чинь өдөр тутамдаа бүртгэгдснээр параметрын үлдэгдлийг нэмж хасаад үлдэгдэл хөтэлдэг. За ийм хэсэг байна. За эдгээр үлдэгдлүүдийг хэдүүлээ. Эдгээр баримтуудаар үүссэн үлдэгдлийг хянах процессыг тоолго гэдэг. За тоолго эхлэхэд анхаарах зүйлүүд. За нэгдүгээр тоолго их өдрөө тогтооно. За ер нь ямар хугацааны хооронд тоолгоо үүсэх вүлээ те энэ жил тоолго илүү хамгийн сүүлийн тоолго хизээ байгаад билээ. Энэ дээрээ ярилцаад тоолгын огноогоо тохируул. За тэгээд тоолгын огноогоо энэ хооронд тоолго хийнэ гэж үзэх юм бол тухайн 2-р алхам нь бол тухайн хугацаагаар тоолготой холбоотой, параметрын үлдэгдэлтэй холбоотой бүх төрлийн баримтуудаа бүртгэх ёстой. За тухайн тоолгын хугацаагаар бүх баримтууд бүртгэж тоолгын үлдэгдэл маань зөв хянагдана гэсэн. Дутаад байгаа юм уу, илүүдэд байгаа юм уу те тэр мэдээлүүд маань зөв бол. Тэрнээс нэг худалдан авалтын баримтаа бүртгэхгүй орчих юм бол тэр маань ахаад параметрын зөрүү үүсгэх нэг юм сэжвэр болж. За тэгэхээр бол тоолго хийхээс өмнө тоолгын үлдэгдлийг хянахаас өмнө анхаарах юм чинь тухайн хугацааны бүх баримтуудыг бүртгэсэн байх хэрэгтэй байдаг. За тэгээд програм дээр тоолгоо үүсгээд ямар эцсийн үлдэгдэлтэй байх вэ гэдэг зүйлүүдээ хянаад харж. За тэгээд тоолго эхлүүлэх процесс маань явагдана гэсэн. За энэ дээр хэдүүлээ яг програм дээр ажиллаад явна. За дараагийн хэсэг дээр нь тоолго үүсний дараа тоолго хийх аргууд.
За тоолго ихтэй холбоотой нэг 3 арга байгаа юм. За гараас тоогоо оруулж болно. За энэ дээр одоо тоолгын процесс дээр дилинк одоо компаниуд нэг тоолгын утсаа хэвлээл тэрийгэ бөглөөд ирдэг. За тэрийгэ бол програм руу оруулах ажил хийгдэж. За нэгдүгээрт гараас тоо оруул. За хоёрдугаарт Excel файл импорт хийж болно. Гуравдугаарт Ansoft ICS гээд тоолгын аппликейшн. За хэдүүлээ өнөөдөр гараас тоо оруулах болон Excel файл импорт хийх хэсэг дээр нь яг нэг бүрчлэн мэдээлэл бэлдээд програм дээр оруулж үзнэ. За Ansoft ICS гээд тоолгын аппликейшны хувьд бол хэрэглээг нь тайлбарлаа. За гарын авлагтай танилцаад үлднэ гэсэн. За ийм хэсэг. За тоолгын мэдээллүүдээ оруулаад дууссаны дараа зөрчлийг хянах шалгах ажлууд хийгдэнэ. За мэдээж тоолго оруулаад дуусангууд чинь тухайн хугацааны тоолго чинь за зөрчил байна уугүй юу гэдэг маань тодорхой болчихно. За зөрчил үүсэнгууд нь тэрийг шалгах шаардлага үүснэ. Үнэхээр одоо зөрчил зөрүүтэй болоод бараад утцсан юм уу? Айл эсвэл илүүдсэн юм уу тийм? Айл эсвэл одоо өмнөх орлогын баримтууд болон зарлагын баримтуудаа бүртгээгүй тоолго хийгээд байгаа юм. Энийг шалгах. За хэрвээ бүртгэл дутуу бол тэрийгэ дахин бүртгэнэ. За айл эсвэл нөгөө барааны код андуурж бүртгэл хийх тохиолдлууд байдаг. За тийм тохиолдлууд гарсан бол тэр зөрчлүүдийг олж засах энэ ажлуудыг хийх ёстой. За ингээд тоолгын зөрчлүүдээ хэн шалгаад за үнэхээр энэ зөрүүнүүд үүслээ. За нэгвэл зөрчил нь арилаад зөрчилгүй болчихно те. За зөрчилгүй болчихвол шийдэх чинь. Зөрчилтэй хэвээрээ байх юм бол тэр зөрчлөө цаашид за үнэхээр энэс өөрөө шалгаад одоо энийг олж чадахгүй байна те. Орлого зарлага хийгээд хаяа гэх юм бол тоолго авах процессуудаа хийчихнэ гэсэн. За тоолго хаах үедээ за шалгаж дуусаад баталгаажуулалтаа хийгээд за тоолго хаагдсанараа бол үлдэгдэл нь бодит одоо тоолсон тоотой ижил болж шинжлэгддэг. За зөрүүг шийдвэрлэх ийм төрлийн аргууд байдаг. За програмын хувьд бол за үнэхээр зөрүүг нь хүлээн зөвшөөрөө гэх юм бол ийм боломжтой байна. За параметрын илүүдэл гарсан бол илүүгээр орлого авна. За дутагдaltaй бараг дутуугаар зарлага хийж болно. Дутсан барааг борлуулалт болгож болно. Дутсан барааг байршлын одоо хөдөлгөөнөөр одоо байршлын оронд шилжүүлсэн хөдөлгөөн нь хийгдээг үлдсэн гэж үзвэл хөдөлгөөнөөр шилжүүлж байна. За дийлинг тохиолдолд бол энэ ихний 3 хэсэг л хэрэглэгддэг. За дутуугаар хөдөлгөөн гэж бол бодит одоо бизнесийн хэрэгцээн дээр бол гардаг. За энэ дутуугаар хөдөлгөөн яагаад гардаггүй гэхээр хөдөлгөөний баримтаа бүртгэгээгүй бол энэ тоолгоосоо дутуугаар хөдөлгөөн хийх биш шууд дотоод хөдөлгөөнөө нөхөөл бүртгэчих хэрэгтэй гэсэн. Нөгөө тоолго хийхээс өмнө анхаарах зүйл дотор чинь тухайн тоолгын хугацааны бүх баримтаа бүртгэх гэдэг сануулга байна. Яг тэрний дагуу бүх баримтаа нөхөөл бүртгэчихэд ийм одоо сүүлдэн дотоод хөдөлгөөн бүртгэх юм асуудал гарахгүй гэсэн. За тэнгууд илүү гарсан бараа бол ойлгомжтой. Илүүгээр орлого авчихна. Өөр одоо энэ дээр бол кейс байхгүй. Илүүдсэн бараан дээр нөгөө бүртгэл дээр нь асуудалтай бол ийм асуудал гардаг. Худалдан авалтаа бүртгээгүй орхисон байх магадлал байдаг. Тухайн тоолгын хугацаагаар орлогын баримтаа хаягдуулсан ч юм уу те. Ийм тохиолдол гарвал за тэрийг бол бас мөн нөхөд бүртгэж болно. Харин тийм тохиолдол гарахгүйгээр үнэхээр одоо бараа илүүдчихэд байгаа бол илүү гарсан бараагаа бол илүүдэл авах. Илүүдлэр нь орлого авах ийм одоо хаах үйлдэл байдаг гэсэн. За дараа нь дутсан бараа. За бараа дутагдал дээр нэг 2 төрөл байдаг хаахтай. За энэ дутагдсан барааг дутуугаар зарлага болон дутуугаар борлуулалт. За дутуугаар зарлага гэдэг нь зардал руу шингээх үед, өртөг зардал руу шингээх үед дутуугаар зарлага гэж. Харин дутсан барааг хариуцсан тухайн параметрыг хариуцсан хүн дээр авлага үүсгэж байгаа бол дутуугаар борлуулалт үүсгдэг. За ийм 2 төрлийн хаалтын үйлдэл байдаг. За энэ 2 үйлдэлээ хийчих юм бол тоолго маань хаагдаад дуусна гэсэн. За тоолго маань зөрчилгүй болно гэсэн. За тэгээд энэ дээр хэдүүлээ Ansoft ICS-ийг үл хэдүүлээ сүүлд нь эргэж харж яриа. За саяхан ярьсан дараалалаар хэдүүлээ програм дээр тоолгын процессуудаа хийж үзье. За нэгдүгээр бараа тоолго цонхон чинь бараа тоолгын баримтууд маань байна. Энэ цонхон тоолгуудаа үүсгэнэ. За энэ дээр хугацаагаа оруулаад харах дараалал. За ингээд харсан чинь энэ он дээр би ганц ч удаа тоолгоёг яв. За параметрын тоолгыг тэ анхаарах юм. За тухайн хугацаанд нэгдүгээрт бол тоолго байгаагүйгүй гэж шалгаж. За байгаа бол хамгийн сүүлд хизээгээр одоо тоолго хийж дууссан бэ гэдгээ харна гэсэн. За энэ дээр шинэ гэдээ оруулчихна. За тоолго эхлэх огноо дуусах огноог тавьж. За эхлэх огноон дээр бол танай компани энэ он тоолго хамгийн сүүлд хизээ хийсэн бэ тэр өдрийн маргаашаар тоол.
Энэ онд бол саяын энэ бааз маань бол ямар ч тоолго байхгүй. Тэгэхээр 1 сарын 1-ээсээ тоолгоё. За өмнөх онд үйл ажиллагаа явуулж исэн энэ онд ганц ч удаа тоолго хийгээгүй компани бол 1 сарын 1-ээс хойш тоолгоо үүсгэнэ. Харин энэ онд тоолго хийгээ явж исэн хамгийн сүүл одоо 5 сарын 31-нд тоолго хийсэн компани бол 6 сарын 1-ээс хойш тоолгоо үүсгэнэ. За энэ онд мөн огт тоолго хийгээгүй энэ онд шинээр байгуулагдсан компани бол байгуулагдсан өдрөөрөө тоолгоо үргэлжлүүлж хийнэ гэсэн. За анхаарах юм тоолгын огноо хизээч завсардуулж орхиж болохгүй. За байнгын үргэлжилсэн байх ёстой. За нөгөөх нь ахаад нэг анхааруулах зүйл байгаа нь тоолгын огноо нэг дансан дээр давхардаж болохгүй. За энэ хоёрыг анхаарах хэрэгтэй тоолгын огноо өгтөө. За эцсийн өдрөө оруулъя. За дуусах огноо оруулахдаа анхаарах юм тоолгоо хизээ хийж байгаагаас хамаарат оруулж байна. За өнөөдөр өглөө бүртгэл гарахаас өмнө тоолгоо хийж байгаа бол өчигдрийнхөө огноогоор тоолгоо. Өчигдрийн үлдэгдэлтэд тулгаж байна гэсэн. Харин өнөөдөр дэлгүүрээ хаачаа тоолго хийж байгаа бол 18 нараа тоолно. Өнөөдрийн бүртгэл орно гэж үзээд 18 нараа тоолно. За тоолгын огноон дээр үүсэхт анхаарах юм ийм байдаг. Тухайн өдрийн бүртгэлийг оруулж байгаа бол 10 тухайн өдрөөрөө сонгоно. Оруулахгүй гэж үзэх юм бол өмнөх өдрөөр нь сонгоно. За ийм нэг анхаарах зүйл байна. За би бол өнөөдрийн бүртгэл гараа явцаа өнөөдрийнхийг бол оруулахгүй өчигдөр орой одоо гүйлгээ гарсны дараа тоолго хийсэн аль эсвэл өглөөр тоолгоо хийсэн гэж үзвэл өчигдрийн огноогоор тавьж байна. Цаавдлын бараа данс хэсэг дээр нь бүлэгдэл хөдлөх тоолго хийх бараа дансаа сонгож. За ойдлын үнийн жагсаалт хэсэг дээр тоолгын зүрэг тооцоолох үнийн жагсаалтаа оруулж байна. За зарах үнээр нь тооцоо нийлнэх хөл үндсэн, өртгөн үнээр нь тооцоо нийлнэх хөл сүлд авсан үнээр тооцож байна. За ингээд үлдэгдлээс татгаад харж байна. За ингийн бол тухайн хугацааны параметрын тоолго маань гараад байна. За үйлдвэрлэл дансан дээр бол хоёр л барааны тоолго байгаа юм байна. За тэгэхээр би параметрыг агуулах гэдэг дансыг доотч. За агуулах гэдэг дансан дээрээс 7 бараа байгаа юм байна. За энэ дээр тоолгоо явуул. За тоолгоо үүсгэлээ хадгаллаа. За тоолго үүсгээд хамгийн ихэн шалах мэдээлэл чинь хэдэн бараа орж ирж байгаа юм бэ? За энэ дээр бол 7 бараа орж ирж байна. За 7 барааны маань гүйлгээ ямар байгаа юм бэ гэдгийг эндээс хар. За эндээс харах юм бол эхний үлдэгдэл нь за ийм байна юм харагдчих. Эхний үлдэгдэл буюу тоолгын эхний огноо буюу 1 сарын 1-ээр байгаа үлдэгдэл. За орлого зарлага буюу тоолгын хоорондох огнооны хоорондох гүйлгээнүүд. За тэгээд эцсийн буюу тоолгоор байх ёстой үлдэгдлүүд гэсэн. За энэ дөрвөн багныг хамгийн ихэнд хар. За ер нь бол хэдүүлээ тоолоод нийтдээ 736 нэр төрлийн бараа байх ёстой юм байна. Бараа тус бүрээр нь харуул ийм байх ёстой юм байна. Харагдчих. За ингээд тоолгын бүртгэлээ үүсгэчээд хэвлэгт хараад тоолгын утсаа хэвлээд авчихна. За тоолгын утас маань ийм байдлаар гарч ирж байна. Тоолгын утас, барааны бүлэг, бараа код, барааны нэр, нэгж, нэгж үн нь хэмжих нэгж нь. За нэгж үн хоосон байна те. Нэгж үнгүй учраас хоосон бараа гэсэн. За тэгээд тоолсон баган дээр нь хэвлж авч яваад тоолсон тоонуудаа бөглөөд хүрээд ирнэ гэсэн. За энийг бөглөөд ирсний дараа програм дээрээ тоолгоо оруул. За тоолсон гэдэг баган дээр тоо хэмжээнүүдэд тавиад оруулж байна. За тоолго оруулахтай холбоотой програмчин 3 төрлийн одоо төлөвч шилжнэ. За хамгийн эхнийх нь эцсийн үлдэгдэл нь 66 байх ёстой гэж. За энэ бүрэн байгаа бол тухайн мөр шууд өнгөн өөрчлөгдөд зөрүү баган дээр ямар нэгэн тоо байхгүй байдлаар харагдана. За дараагийнх нь цагаан будаа 500 кг бай гэж байна. Эцсийн үлдэгдэл нь бол 505 байх ёстой. За тэгсэн чинь мөрний хувьд бол ягаарсаа ивэрээ өөрчлөлтгүй харин зөрүү баган дээр хасах тав буюу 5 дутчихна гэдэг мэдээллийг харуулна гэсэн. За дараагийнх нь 50 байгаа юм байна. За энийг 60 байсан гэж үзье тоолсон чинь. За тэгсэн чинь өнгөн өөрчлөгдөөгүй харин зөрүүн дээр ногоон суурин дээр нэмэх 10 гэдэг тоо маань гарч ирж байна. 10 илүүдэлтэй гэсэн. За ийм байдлаар оруулсан тоо хэмжээнээс хамаарат тоолгочин 3 төлөв рүү шилжиж байна. Огт зөрүүгүй дутах илүүдэх гэдэг 3 төлөвл байна. За гэх мэтлэн тоо мэдээнүүдээ үргэлжлүүлэн оруул. За үргэлжлүүлж оруулаад тоолго маань дуусах ёстой. За би үлдсэн эдийн за нэг юм байдлуудаар бөглөж. За энэ бол хамгийн тоолготой холбоотой ер нь хамгийн анхны арга буюу одоо энэ бүгдийг гараас хийж байгаа гэсэн. Ажиллагаа ихтэй арга. За ингээд хадгалж. За тоолгоо хийж дууслаа, тоолгоо оруулчлаа.
За тэгсэн чинь програм юу харуулсан бэ гэхээр эцсийн үлдэгдэл тоолсон тоо гэж харьцуулаад зөрүү харуулчихлаа. За одоо энэ зөрүүг хэдүүлээ шалгах хэрэгтэй болчихно. Яагаад энэ зөрүү үүсч үнэхээр зөрүүтэй дутагдaltaй илүүдэлтэй байсан уу? Аль эсвэл баримтуудаа дутуу өргөсөн үү гэдэг асуудлууд ярих. За зөрүүн дээрээ маус хоёроо дараад за би нэмэх 10-ын зөрүүг шалгах. Маус хоёроо дараад барааны код харах гэдэг харчихна. За ингээм бол тухайн бараа код руу үсрээд орчихно. За өсөрж орсон бараа код дээр үлдэгдэл хэсэг дээр нь ороод доотлын гүйлгээ харах хэсэг дээр нь хугацаагаа оруулаад харах тарч. За тэгэх юм бол энэ маань за би нэг тоолгын огноотойгоо яг адилхан байдлаар шүүж. За тэгсэн чинь ийм гарч. За 6 сарын 4-нд 100-ийн орлого авсан. 6 сарын 15-нд 50-ийн орлого авсан. 50-ын зарлага хийсэн. Ингээд 50 ширхгийн үлдэгдэлтэй байх ёстой байсан чи бидний тоолгон дээр 60 байгаад 10 илүүтчих. За ийм тохиолдлууд гарч байна. Тоолго хийхээс өмнө баримтуудаа хаяад одоо дутуу өргөцсөн байх магадлалтай. За тийм бол тоолгынхоо дараа баримтаа нөхөд бүртгэж. За би 10-ын үйлдвэрийн орлого аваагүй орцсон байна гэж үзэх юм бол 10-ын үйлдвэрийн орлогоо нөхөд авчна. За огноогоо хэдний өдрийн баримтыг хайсан те. За тэрийг оруулаад за энэ маань бол за 1004 гээд худалдаж авдаг бараа. За тэгэхээр хэдүүлээ үйлдвэрийн орлогоор биш худалдаа авалтаар бүртгэж. За тэгэхээр тоолгын ард бол ийм кейсүүд бол зөндөө гардаг. Тоолго хийж дууссан чинь худалдаа авалтын баримтууд, орлогын баримтууд дутуу байх магадлалууд байна. За тэр тохиолдолд бол нөхөд холбогдох орлогоо авчихад шийдэгдэнэ гэсэн. За 10-ын орлого дутуу гэж үзэх юм бол 10 авчих. За ингээд болчихно. За ингээд хадгалсны дараа тоолго руу очих чинь тоолго дээр шууд өөрчлөлт орохгүй. Тоолго чи яг хэвээрээ л байна. Тоолго дээрээс энэ хойтлын үлдэгдлээс татах гэдгийг дарах юм бол тухайн үлдэгдлийн тооцоол шинжлэгдээд татах. За ингээд эцсийн үлдэгдэл нь 60 болж ирж ирээд ямар нэгэн зөрчилгөө болоод ороод ирчих. За ийм байдлаар тоолох чинь нөхөж баримт бүртгэж болно. За орлогын баримт вэ нү зарлагын баримт вэ нү ялгаагүй. Тухайн баримтаа нөхөж бүртгэж орж ирээд үлдэгдлээс татахад дарахад зөрүү маань харьлаа. За энэ 5 илүүдсэн 5 дутсан хоёрыг бол за би энэ зөрчлийг бол хүлээн зөвшөөрөөд хай. За орлогын нь бол илүүдлийн нь бол үйлдэлд ороод илүүгээр орлого авчихна. За илүүгээр орлого авахд бол ямар нэгэн сонголт байхгүй. Шууд илүүгээрээ орлого авна. За яг нөгөө өмнө нь худалдаа авалтын баримтаа бүртгээгүй орхисон байна гэж үзэх юм бол худалдаа авалтын баримтаа бүртгээд үлдэгдлээс татахыгаа дараад сэргээч. Дотоод орлого хийх шаардлагагүй. Үнэхээр илүүдэлтэй байна. Энийг бол худалдаа авахгүй гэж үзэх юм бол сая энэ дотоод орлогыг авч байгаа гэсэн. За үлдэгдлийн тааруулах зорилгоор бүртгэлийн баримт. Баримт нь бол дотоод орлого байдаг. За дараагийнх нь зарлага. За энэ зарлагыг хоёр төрлөөр бүртгэж болно гэдэг байгаа тийм. За энэ дээр бол нэгдүгээрт бол зарлагыг шууд зардал руу шингээх буюу дотоод зарлага бүртгэж болно. За нөгөөх нь бол борлуулалт буюу одоо юу яаж болж байна гэсэн. Тухайн үлдэгдлийг ажилтнанд нь хариуцсан ажилтнаас нь авах авлага болгож оруулж болно гэсэн. За би энэ цагаан будаа 5 кг-ыг за 2 кг-ыг борлуулалт үүсгэж. За үйлдэл борлуулалт үүсгэх дарлаа. За энэ дээрээс 5 кг-аараа дуудаад ороод ирнэ. Эндээс 2 болголоо. За борлуулагч хэсэг дээр нь харилцагч хэсэг дээр нь тухайн хариуцсан хүнийг нь дуудаад өгч. За нэгжийн үн нийт үн хэсэг дээр нь авлага үүсгэх үнэ оруулаад өгч. Хэдэн төгрөгөөр авлага үүсгэх. За ингээд журналаа холбоод хадгалж. За энэ бол тухайн ажилтнаас авах авлага үүснэ. За энэ бол бараа материалын бүртгэлээ маш сайн бүртгэж явдаг компаниуд. За бараа материалын үлдэгдэл дутах үед одоо ийм тухайн ажилтнаас одоо хариуцсан ажилтан дээр хариуцлага ногдуулах тохиолдол байдаг. За тэр үед ийм борлуулалтыг бүртгэж. За бүртгэж орж ирснийхээ дараа за энэ дээр сая хугацааг нь зааж өгөөгүй. За энэ дээр зөрүү нь 3 болоод ороод ирчих. За энэ дараа бол хэдүүлээ ахаад үлдсэн 3-ыг нь бол зардал руугаа шингэнэ гэж үзэх юм бол үйлдэл дутуугаар зарлага байж. За дутуугаар зарлага дээр компани бүртгэл учраас огноогоос харилцагчаа сонгоод харьцсан данс хэсэг дээр нь бол энийг ямар зардал руу шингээх юм бэ гэдгийг оруулдаг. Шууд өртөө рүүгээ хүлээн зөвшөөрчих юм уу?
Аль эсвэл өөр зардал болон борлуулалтын тооллогын тооцоо гэдэг дансууд руу хөтлөх юм уу гэдгийг шийд. За ингээд журналаа холбоод хадгалж. За ангийн бол тоолго дээр маань ямар нэгэн одоо тэр чигээрээ өнгө нь бол ийм цагаан болоод ямар нэгэн өнгөтэй мөргүүл. Өнгөтэй мөрнүүд нь бол зөрүү баган дээрээ харагдана. За энэ бол тухайн тоолго хийхэд одоо ийм зөрчилтэй байсан шүү гэдгийг түүх маягаар бол харуулж байна гэсэн. За ийм байдлаар тоолго хийгээд дуусна. Тоолгоо хийж дууслаа жагсаалтаас тоолго маань ийм төлөв хэсэг дээр нь ийм зөрчилгүй байдлаар харагдана. Ингээд тоолгоо хийгээд зөрчилгүй болгоод дууссан бол дээдлээс хэвлэх дараад хэвлэх загварыг дефолт болгоод хэвлээд авчихна. За ингээд хэвлээд авахаар ямар баримт гарч ирэх вэ гэхээр тоолгын баримт гарч ирнэ. За нөгөө тоолох хуудас маань биш та. Энэ бол яг тухайн тооллого хийсэн түүхийг харуулсан баримт байгаа гэсэн. За энэ дээр ямар мэдээлэл байна вэ гэхээр ямар компани ямар дансыг ямар хугацаагаар тоолсон юм бэ? Тэгээд тухайн тооллого дээр чи ямар бараанууд байсан? Эхний үлдэгдэл орлого зарлага эцсийн үлдэгдэл нь юу байсан? Тоолсон хэд байсан? Тоолгоор үүссэн зөрүүнүүд нь юу байв? За тэгээд доотлолт нь тоолго хийсэн хянсан эд хариуцагч шалгасан хүмүүсийн гарын үсэг зурх хэсэгтээ ийм баримт байдаг. За энэ баримтыг хэвлэж авч гарын үсэг тамга гарын үсгээ зураад баталгаажуулах юм бол за ингээд тоолго маань дуусч байна гэсэн. За тэгэхээр ийм байдлаар тоолго маань юм. За сая бол тоолго дээр хэдүүлээ нэг төрлөөр тоолсон тоог нэг аргаар л оруулах талаар үзсэн. За одоо бусад ярих сэдвүүд маань бол тэр тоолсон тоог оруулах арга л байгаа, бусд нь хаах процесс маань яг адилхан. За би саяын үйлдвэрлэлийн дансан дээр хоёр дахь арга харуулъя. За хоёр дахь арга буюу Excel файл импорт хийх арга байгаа. За энэ дээр холбогдох үйлдвэрлэлийн дансаа дуудлаа, тоолго тооцох үнийн жагсаалтаа дуудлаа, үлдэгдлээс татах. За ингээд хадгалчихна. За энэ дээрээс бол тоолгын хуудас хэвлэх процессууд маань явчихна. За одоо би энэ тоолсон тоог Excel файлаас импорт хийх гэж байна гэсэн. Импорт хийхин тулд үйлдэл дарлаа, импортлого темплейт гээд темплейт загвараа татаад авчихна. За татаж авсан темплейт дээрээ хэдүүлээ саяын барааны мэдээллүүдээ оруулж өгөх хэрэгтэй. За энэ мэдээлэлд энэ Excel-тэй холбоотой юунууд байдаг? Тоолгын бас сканер, гар сканер тоолгын одоо тийм төхөөрөмжүүд байдаг. За тухайн төхөөрөмжөөс бол барааны код болон тоолсон тооны мэдээлэл гардаг тийм төхөөрөмжүүд байдаг. За тэр төхөөрөмжөөс л яг ийм мэдээлэл гарч ирдэг. Барааны код, тоолсон тоо. За энэ дээр мэдээллүүдээ бөглөж. За би энэ дээр бол та хэдэд харуулах зорилгоор гараас бөглөж. За тийм тоолгын сканер тэртээ бол тэр нь маань автоматар одоо бөглөгдөд ороод ирдэг. За шууд Excel-ээ аваад татдаг гэсэн. За би ихний 1007 кодтой бараа нь 17, нөгөө код нь 20 байсан гэж үзье. За ийм байдлаар Excel нь бэлтгэгдсэн байвал за ийм хоёр л багантай тэгээд код фото ийм байх юм бол програм руугаа буцаагаад импорт хийж болно. За ийм үйлдэл дарлаа, импорт дарлаа, сайн Excel файлаа сонгоч. За ингээд open дарах үед тоолсон баг нь маань бөглөгдөд ороод ирнэ. За бөглөгдөж орж ирлээ нөгөө зөрүүнүүд маань гараад ирнэ. Зөрүүгээ шалгана. За үнэхээр энэ зөрүүнүүд одоо орлого зарлах хийх ёстой бол үйлдэл илүүгээр орлого болон дутуугаар зарлага хийчихнэ. За энэ дээр сая илүү байгаагүй учраас илүүгээр орлого бол хоосон байна. За тэгэхээр зөвхөн дутуугаар зарлага. За энэ үйлдвэрлэлийн юун дээр байсан учраас би энийг шууд материалын зардал руугаа хийчих. За үйлдвэрийн дансны тооллого учраас үйлдвэрийн дансан дээр бараа дутцсан. За тэрийг бол шууд материалын зардал руугаа шингээч. За ингээд зөрчил болчих. За энэ дээрээс дахиад нөгөө тоолгоо хэвлэж авах процессууд маань явна. За ийм байдлаар хоёр дахь арга нь бол Excel файл гэдэг арга байдаг. За програм дээр бол хэрэглэгч өөрөө оруулах арга нь бол сая 2 байдаг. Сая 2-ыг оруулаад зөрчлүүдээ шалгаад тоолгоо авах процессууд маань явлаа. За ийм байдлаар хаагдчихж зөрүүгөө болоод. За энэ дэр нэмж хэлэхэд юунууд байгаа? Одоо дараагийн тоолго явуугдахдаа энэ тоолгууд маань 17-нд дууссан учраас дараагийн тоолгууд маань 18-наас үүсэх ёстой. За тухайн хугацаагаар данс бүр дээр тооллого хийн. Нэг дансан дээр тухайн нэг хугацаанд тухайн үйлчлэлд одоо 2 тооллого үүсэх боломжтой. 6 сарын 1-ээс 17-ны хооронд нэг тооллого хийснэ ахаад дунд нь 5 сарын 1-ээс 5 сарын 31-ний хооронд бол тооллого хийж болохгүй. Яагаад гэвэл 1 сарын 1-ээс шууд энэ 6 сарын 17 хүртэл хийж тооллого маань энэ хугацааны бүхий л бараа материалын бүртгэгдэл дээр үндэслээд тооллого маань хийгдсэн гэсэн.
За юмсаг. За тоолго дээр ярих эхний хэсэг маань энэ үрээд өндөрлөж байна. За дараагийн хэсэг дээр нь би Dynsoft Web Boots дээрээс тоолгын програм танилцуулна. За Dynsoft ICS гэдэг ийм програм байна. За энэ програм нь бол веб суурьтай бүх төрлийн тоног төхөөрөмж гар утас таблет зөөрийн компьютер дээрээс ашиглах боломжтой. За энд веб програмыг ашигласнараа бол тоолго хийх хугацаа хэмнэн гараас тоолох үед одоо үүсдэг алдаанууд арилна. За бүх бараг байгаа газарт нь очиод уншуулаад тоолж болно. За сканер холбож ашиглаж болно. За гэх мэтлэн ийм давуу талтай. За харагдцсан үед ийм байдлаар утсан дээр харагддаг. За энэ бол яг нэг ийм нэвтрэлтийн цэсэг авгаа. За энэ програм нь бол Dynsoft компани дээр 660 мянган төгрөгөөр зарагдчихэдэг. За нэвтрэгнэр нууц үгийг бол тухайн төлбөө төлөөд авсны дараа илгэн. За идэвхтэй тооллогууд ийм байдлаар харагдана. За эргээд тоолох хэсэг маань ийм байдлаар харагдана. За гараас код бичиж болно, нэрээр хайж болно. Камер дээрээ дараад утас болон тухайн холбогдох төхөөрөмж нөгөө камераар уншуулж болно. За уншуулаад ирэнгүүт чинь барааны нэр нь харагдана. Барааны нэр харагдаад тоогоо оруулаад тоолох дарах юм бол тоологдно. Өмнө нь түүх нь бол өмнө нь одоо хэд гэж тоолж байсан түүхүүд нь бол энэ дот хэсэг дээр харагдана. За ингээд гар утсаараа тоолоод явж байсан мэдээлэл чи ERP руу шууд дамжуулав. За гараас одоо ERP дээр тоолсон тоомоо оруулна гэсэн нэмэлт үйлдэл байхгүй шууд тоолсон тоо нь татагдаад ороод ирнэ гэсэн. За татагдаад орж ирээд зөрчлүүдээ шалгаад хаахад болно. За энэ програмыг ямар компаниуд дээр зөвлөдөг вэ гэхээр бүх бүтээгдэхүүнүүд нь баркодтой. За тийм компаниуд дээр маш тохиромжтой. За нэгвэл бүх бүтээгдэхүүнээ баркоджуулсан ийм баркоджуулсан тийм компаниуд дээр бол маш тохиромжтой. Утасны камераараа уншуулад бараагаа таниад барааныхаа тоо хэмжээг оруулаад явчихдаг ийм арга. За тэгэхээр энэ тоолгын аппликейшнийг сонирхох юм бол танилцуулга нь энэ дээр байгаа. Ашиглах заавар нь энэ дээр байгаа. Танилцаад хэрвээ авахар бол Dynsoft пэйж утсаар холбогдоод авч болно гэсэн. За энэ бол бидний нөгөө тоолго дээр хийгээд байгаа. Энэ тоолсон тоо гэдэг багныг оруулах нэг төрлийн арга гэсэн. За өмнө нь бол хэдүүлээ бол дандаа тоолгын утсаа эвлээл нэг балцаас өрөө тоолоо явдаг байсан те. За тэр үеийн одоо дараагийн хөлбөр болох за шууд утсаараа тоолох юм боломж нь бол нээлттэй байдгаа гэсэн. За юм байна. За өнөөдрийн ярих хэсэг маань энэ үрээд өндөрлөж байна. За асуулт хариултын минут эхэлсэн. За сайн яригдсан дотоод зарлага нь босоор хийгдсэн борлуулсан барааны зарлага хийх үед ашиглагдах хүч. За тэр нь болохоор яг өмнө нь ярьсан тэр хэсэг дээр орж ирсэн үгүй юу? Хосын борлуулалтаа татаад дотоод зарлага сонгохноосоо шин дараад үйлдэл борлуулалт стандарт орцоор зарлага татах гэж байгаа. За энэ үйлчлэгээний байгууллагын хувьд. Үйлдвэрийн байгууллагын хувьд бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ үйлдвэрийн орлого аваад тэндээсээ зарлага хийлгдэг. За энэ бол сая асуулт нь борлуулалтаас гэж байсан тийм. Хосын борлуулалтаас татаад энэ цонхонд бол борлуулалтаас стандарт орцоор татах гэж дараад хугацаагаа оруул шүүгээд тэгээд энэ дээр бол тухайн борлуулалтын баримтаа сонгоод татахтаар. За энэ аргаар бол борлуулалтаас зарлага хийж явдаг ш. За тэгэхээр тулд борлуулалтын баримт чинь бүрдэгдсэн байх хэрэгтэй. Нөгөө тал нь бүтээгдэхүүн үйлчилгээнүүд дээр чи орцноор нь орцсон байх хэрэгтэй. За тэгхийн бол дотоод зарлага цонхноос үйлдэл борлуулалтаас стандарт орцоор татахтаарлаа борлуулалтын баримтаа сонгоод за энэ дээр бүтээгдэхүүнээр ялган татах чектэй энэ дээр өртгийн данснуудаа сонгоод өгчин за ингэ сонгох дарж байгаа ш. За саяын тэр тоолгоос зарлага бол саях тэр борлуулалт дээр бол хамаагүй энэ бол тоолгоос зарлага бол сүүлд нь одоо хамгийн эцсийн байдлаар програмын үлдэгдэл болон бодит үлдэгдлээ тулгаж байгаа процесс дээр энэ тоолгоос дотоод зарлага чи хэрэглэгдэж. За юмсаг. За өөр асуулт асуух хүмүүсийн үйл мик нэгэд болон шууд чатанд бичээд явуулна. За хэдүүлээд бол маргааш
Баттгах сургалт асуулт хариулт гэдэг нэг сэдв үлдлээ. За маргаашийн сэдвээр бол та хэд маань одоо хамгийн сүүлийн сэдв учраас бүхий л модультай холбоотой асуултуудаа нээлттэй асуугаад ярилцаад эрхлэн бодох бүртгэл дээр гардаг бүртгэл болон програм дээр яаж шийдэгдсэн талаар нээлттэй ярилцаж байна. За маргаашийн сургалтын агуулга бол эхний нэг 20 орчим минутан дээр би эндээс сарын сүүл одоо улирлын эцсээр хаадаг тайлант үеүдээ хэрхэн хаах вэ? Тайлант үе дээр гардаг зөрчлүүдээ хэрхэн шалгаж засах уу тэр талаар ярина. За тэгээд үлдсэн минут нь бол хэрэглэгчийн асуулт хариултаас хамааран тоошоо хэдэн ч одоо минут үргэлжлээд явж болно гэсэн. За тэгэхээр асуулт хариултгүй бол сургалтчин маргаашийн сургалтын урд нь дуусна. За асуулт хариултаа сайн бэлдээд ирэх юм бол асуулт сургалтчин илүү удаа